Чиглэм одоо би түрүү хэллээ Монгол хэлээ одоо хоёр дахь хэл болгож судалж байгаа. Өөрөөр хэлбэл монгол хэлээ бараг гадаад хэлтэй хос хэлний маягаар сурж байгаа ийм хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо гадаад хэлээ өөрийнхөө их хэлтэй зэрэгшихгүй хос хэлтэй нэг эсвэл өөрөө бараг шууд гадаад хэлээр хэлд ороод одоо монгол хэлээр сурж байгаа. За тэгээ гадаад хүмүүс ч гэдэг юм ийм хүмүүс ингээд сурвалж ялангуяа гадаад хүмүүстэй суурилж ярьж байгаа. Хамгийн одоо бэрхшээлтэй зүйлүүд бол мэдээж нэгдүгээрт бол дуудлагын асуудал байгаа. За хоёрдугаарт бол бид нар манай монгол хэлний ялангуяа монгол хэлний 4 метр бол харцангуй сонгодог асуудал багтаа шүү дээ. Кирилл бичгийн 4-ийн асуудал байна. Заах нэрийн төвхтэй. За тэгээд соёл сэтгэлгээний ялгаа гэсэн ийм 3 зүйл дээр төвлөрч ярих гэж бодсон. За мэдээж үгийн сантай баах үгийн одоо хомслол гэдэг юмнууд байна. Гэхдээ би цаг бага учраас энэ 3 дээр төвлөрөөд ярих гэж бодсон. Би мөнгөсдөг багштай бас ярьсан. Ерөнхийд өнөөдөр бол яг ерөнхий юм яригээд огцсон байсан. Гэхдээ багш нарын саналыг бол бас хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь энэ дуудлагын хичээл дээр бол бид нар гадны хүмүүс дээр бол голдуу юуг анхч хэд хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт бол авианы дуудлага байгаа. Хоёрдугаарт нь бид нар энэ авианы үг гэж хэлдэг. Гуравдугаарт нь бол за энэ жин холилдсон байна. Би дараад энэ ач. Гуравдугаарт нь бол үгийн өргөлтийн асуудал байгаа. Дөрөвдүгээрт нь бол монгол хэлэнд байгаа энэ гадаад үгийн асуудал байгаа. Тавд нь өгүүлбэрийн аяллагын асуудал байгаа. Авианы найруулгын асуудал байгаа. За ийм зүйлүүд бол одоо ер нь яг ингээд монгол хэлний гадаад хүнд монгол хэл заагаа явцд бол ийм зүйлүүдээр анхаарахад бол нэлээ анхаарад ажиллахад бол нэлээ оюут сурч байгаа хүмүүс бол тэр авианы дуудлага энэ бол засарнаа. За жишээ нэгдүгээрт бол монгол хэлний тухайд бол авианы зөв дуудлага дээр бол хамгийн их төвхтэй бид нар одоо манай багш нарын хамгийн түрүүнд барьж авдаг оюутнуудад зөв заахыг зөв дуудууд сурахыг хичээдэг авианууд бол эдгээр байна. Та нар ч өөрсдөө багш нар гадаад хүмүүс монгол хүмүүс заагаад энэ нэлээ хольж сольдог авианууд бол энэ. Гол нь энэ авианы дуудлагыг эхнээс нь хөөхт бол ингээд ер нь яг эхлээд одоо шин таандаа сайн жоо манай өр Монголд бол энэ гадаад хүнд монгол хэл заах юм сургалт байдаг. Шулуун хөхийн захар аюулгуутай хүнээр заалж гэх юм. Тэр нь бол яг хөөхөр илүү нэг халах аюулгуутай ойр зөв. За эсвэл одоо эхлээд багшаар зөв дуудуул сурах юм уу те. Тэгэхгүй л эхнээсээ ингээд хүн өөрөө ингээд хар яриа гадаа явж байгаа хэл сураад ингээд буруу дуудаа сурчин хүмүүс бол буцаад засахад бол маш төвхтэй байдаг. Тэгээд яг энэ дасгалуудыг бид нар голдуу нэг хичээл дээр бол их уртудаа хугацаагаар биш. Уус давтлагч нэг 5-аас 10 минут ингээд дуудуулаад тэгэл хүүхдэд амраагаад явахгүй л удаан хугацаагаар дуудахыг уус хүний өгүүл хэрэгт чи өөрөө тийм тодорхой ингээд хугацаанд ингээд яг зөв дуудаж сүлдээ хитрхи олон яхаар бол аянда буруу дуудаа явуулдаг ийм юутай учраас дасгалуудыг бол энэ хитэн авиан дээр бол онцгойлоод яг улс үндэстэн болгоно бол өөр л дээ. Тэгэхээр энэ ийм хитэн авиан дээр бол илүү онцгойж анхаарч дуудуулах хэрэгтэй гэсэн ийм нэг юм байна. Шинэ одоо эдрийг холдог чинь одоо бид нар бол ийм дасгал их хийдэг л дээ. Энэ юуны авианы дуудлагын тухай манай Монголд бол хамгийн анх энэ манай Чехийн Карли их сургуульд талигаж болсон. Усан дээр зогссон Монгол авианы дуудлага гэдэг ном 75 онд гарсан. Энэ одоо бас манай номын сан энтерт бол байдаг. Тэгээд энэ ном онцлог бол энэ авианы хөлбөрүүд дээр дуудлагыг заах их чухал. Энэ бол жаа хэцүү гэж ойлгож байна. Энэ монгол хэлийг сурж байгаа ялангуяа хүүхдүүд бол энэ шинжилгээний талын мэдлэг байхгүй учраас жишээ нь гадаад хэл хүмүүс монгол хэл сурч байгаа гадаад хүмүүс янз бүрийн зорилгоор монгол хэл сурч бүгдээрээ хэл шинжилдэг хүмүүс биш учраас тэрийг мэдэх алавгүй. Тийм учраас энэ бол бас чухал маш сайн ном. Гэхдээ бас одоо ингээд яг ингээд яавал нэлээд төвхтэй
болчих уу гэж бодож байна. Тэгээд энэ дараагийн нэг ном бол энэ Мика Лайхо гэдэг түрүү бид нар ярьсан Финландын судлаач бид хоёр 99 онд энэ Алх Монгол авианы дуудлага гэдэг ном биш. За тэн дээр л одоо шинэ биений хуудсанд жишээ болгоод энэ авчлаа л да. Чи бид нар ийм жишээ их хийлгий. Одоо энэ авианы энэ ижил хавсрал бишээ юу хийшинжилт хавсрах хийшинжилтээ нэлээд түгээмэл хэрэгэлдэг энэ ижилсүүлэг ялгаруулах арга гэж авианы. Энэ юу яа гэхээр жишээлбэл Монгол хэлний уртг шиг уул бай тээ. Одоо ажиллаж байгаа уйл байна. Энэ зөөлөрс ил уйл хос шиг. Энэ самбар дээр шинэ багшаад эднийг ингэж биччихээд одоо шинэ Монгол хэл дүнгийн чиглэлээ сурж байгаа хүн бол жишээ нь одоо монгол хэлч мэд өөр төрлийн хүмүүс байж шүү дээ. Англиар ч шүү дээ. Монголоор ярьж байгаа тохиолдол ч энэ тасгалыг ямар аргаар хийдэг вэ? Жишээ нь уул гэдэг дээр дугаар тавьчаад нэг гэдэг юм өөл гэдэг дээр хоёр тавьчаад үйл гэдэг дээр гурав тавьчаад эхлээд багш өөрөө энийг дуудаж үзүүлээд уул, үйл гэдэг юм ингээд дуудаа үзүүлчихэд тэгээд өөрсдөр нь хамт уншуулад нөгөөдөлөөр уншуулж дараа нь бид нар ямар тасгал хийдэг вэхээр би өөрөө хэлдэг хүмүүс сонсох би одоо нэг нөгөөдөл чинь нэг юм уу хоёр юм уу гурав юм уу гэдэг дараа нь өөрсдөр нь уншуулад тэгээд би өөрөө ингээд яг ч тийм гол энэ юу бол ингээд авианы хөлбөрийн тухай биш авиалбруудын энэ хооронд нь ижил талаар нь ижилсүүлээд тэг ялгаруулж ингэж заах гэдэг утгаараа бол энэ бол нэлээ бас арай хэлбэрдөө болсон л дээ. Энэ та нар энэ сурагч бол захим хэлбэрээр байна уу юу? Би одоо энэ бол нэгэн дээр гарсан одоо бол ингэж дууссан CD-тэй. Тэгэхээр хүүхдүүд ингээд нэг хичээл нь маш баг энэ бол нэлээд сүүл рүүгээ хичээлээс нэлээд олон жишээтэй. Маш яг хүүхдүүд нэг хичээлийн өмнө нэг 5-10 минут дуудуулахад ингээд тохиромжтой байдаг ингэж хийсэн ийм сурагч юу. Дараагийн зүйл бол энэ үгүй өргөлтийн асуудал. Бид нар одоо хүүхд уншлагын хичээлдэр бол хамгийн түгээмэл тохиолддог. Та хүн сайн мэдж. Эхнээс нь хүүхдийг уншлагын хичээлээр унших энийг сайн одоо яг монгол хүүхдүүд дээр энэ бас ажиглагдж илээ. Өөрийнхөө шинэ монгол хэлний бол өргөлт бол үгийнхаа тэрхүү гэдэг бид нэр тэрхүү үед өргөлтөд дуудаад эсвэл дараагийн үед тэр богино шиг бол эсэнтэй балархаашдаг. Тэгэхээр одоо шинэ Орос юм уу бусад ийм хэлүүд бол энэ өргөлтүүд нь ижил өргөлттэй ч гэдэг байдаг. Дуудлагынх нь ижил байдаг учраас шинэ хаваар, намаар, монгол гэж хэлээд байдаг. Эднийг бол эхнээс нь бол бид нэр энэ балархаашдаг гэдэг. Тэгээ би гадны оюутнууд хэлж та нар ингээд хоёр монгол хүн ярьж байхаар яаж сонсох чинь гэж асуудаг байхгүй. Тэгэхээр бид нэр ингээд хоёр хүн маргаж байгаа юм шиг гэдэг за наад учир чинь бол энэ учир байхгүй. Жишээ нь хадгалагдах гэдэг үг бид нар хадгалагдах гэж хэлэхээр чинь баг сүүлийн бүгд балархаашаад одоо хоёр монгол хүн хурдан яриа явах юм бол энэ чинь бол ингээл ийм дуудлага энэ бол зөв дуудлага шүү дээ. Тэгээ энийг бол ялангуяа эхнээс нь эхлээд зааж өгч. Хоёр дахь нэг эднүүдэд их түмэл гардаг асуудал бол энэ ихшгийн урт шиг хос ихшгийг яг одоо уртч биш. Ялангуяа монгол хэлний хувьд бол маш онцлогчтой юм гэж. Урт шиг бол өөрөө юу утга яргадаг богино гişгтэй. Тэгэхээр урт биш богинч биш дундуур дуудаад байдаг. Тэгээ би зориуд ингэ монгол хүн чинь ингээд өндөр уулантай хүүтэн байгаль цагуурын асар юм өргөмж сонин нөхцөлд амьдардаг учраас монгол хүмүүсийн ярианы дүгүүлэх хэрэгтэн бол энэ дотроос чанга авианууд ихтэй маш тесрэлттэй. Тэс та нар ингэж амдаа ингээд нэг дугарч тохион шиг ингээд ам дотроо өглөгч биштэй нэг аа гэдэг юм уу яагаад энийг л ингэж хүүхдүүдээс дүнгийн эхнээс нь маш хүчтэй энэ үйл хэрэгтний дасгалуудыг ийм дасгалууд хийх тоглоомоор хийж монгол хүн хүчтэй дуудах хэрэгтэй гэдэг хүчтэй
дуурах. Ер нь сул дуурахгүй байх хэрэгтэй. Тэгвэл энэ авины дасгал энэ үгийн үргэлжлэлийн хичээлүүд дээр бол хүүхдүүдийг бол аль болохоор юм чанга дуутай яриулж юм дасгалуудыг бол хийлэгдэх. Эхлээд бол ингээд энэ дооны одоо энэ ч гэсэн янз бүрийн орны оюутнууд байна. Ам дотор ингээд өөрийнх нь хэлний онцлог шүү дээ. Тэр хамарсан гэвэл шиг тэр олонтой учраас ингээд ам дотор ингээд юу ярьж байгааг мэддэхгүй гэдэг юм ингээд нэлээ аргач ийм дасгалуудыг бол хийгээд ирвэл ер нь зөв уншиж сурна гэдэг бол цааш нэг зөв ярих зөв дуудаж зөв унших чинь өсөл цаашдаа ярианы хэлэндэл бэлдээл зөв ярих чиглүүлээд яваад байгаа шүү дээ. Дараагийн нэг юм бол одоо авины үг гэж хэлдэг л дээ. Яг л энэ 2-3 үг яг хийжин жилээр таагүй мэдээ 2-3 үг нэг өргөлтөнд захирагчж байгаа. Тэгэхээр хаана явж гин хаашаа явж гин үү ирж гин үү гэх ингээд бид нэр яг ярианы хэлэндээ бол ингээд ярьцдаг. Гэтэл нөгөө дүнгийн хийж сурж байгаа хүмүүс ч бол одоо шинэ явж байна гэж бичээд явж гин гэдэг хас чинь сурсан үгээ барьж авч чадахгүй ийм тохиолдол. Тэгэхээр энийг бол аль болох бид нар дуудлагын багш нар бол ингэж яг манай монгол хэлэнд бол яг нэг ингэж юуных наар ярианых наар хатцсан ч юм уу ийм юм бол алгал да. Гэхдээ яг багш нар бол боломжоор яг ингэж хэлдэг ийм дүрмтэй. Ер нь гол юм бол үгийн үндсэн утга алдагдаад туслах үгийн үүргээр ороод өмнөх үг рүүгээр үндсэн утга алдчихж байгаа учраас тэгэл нэг өргөлтөн захирагтай л одоо нэг авины дуудлагын үед бол нэг л үг болчихсон л. Энийг бол одоо тийм дуудлагын зөв дуудлагын тойл бич одоо бид нар нөгөө хинэ манай ч юм уу энэ самбодорж гоо Монголын үгийн дуудлагын тойл гэх юм байна шүү дээ. Иймэрхүү тойлуудыг бас бид нар бас сургалтанд бол нэлээд ашиглаж сурмаар байгаа. Одоо шинэ самбодорж байгаараас тим гэдэг үгийг бид нар маш олон янзаар дуудаж байгаа. За тим гэдэг тим энэ бол яг нэг би номоос нэг шууд авсан. Гэхдээ энэ тим гэдэг энэ за энийг бол нарийн судалгаа хийж одоо яг өтөө ялгамжийн юм бол гаргаж ирэх багтаа энэ юм бас дотроо бас нэлээ ялгаатай. Дараагийн юм бол энэ аюулгүй асуудал гарч ирж байгаа. За яг энэ бол жишээлх юм бол саяны тэр юун дээр аялал интер дээр бол манад нэг асуудал байгаа нэг тэр авианы үгийн дуудлага энэ дээр нэг гол асуудал байна. Манад бол энэ хэл ярианы өгүүлбэр ер нь ярианы хэлний судалгаа нэлээ хоцрогдсон. Яг л ярианы хэл судал яг бод ерөнхийдөө дандаа бичгийн хэлний судалгаа өгдөггүй хөгж ярианы хэлний судалгаа чинь нэлээ одоо орчин үед бол захим технологи энэ төр ашиглаад яг монгол ярианы хэлийг бид нарийн судлах ийм юм болж байгаа. Тэгвэл энэ сургалтанд илүү ашиглахад илүү их юутай болж ирнэ гэж үзэж байгаа. Илүү одоо яг л яг тэр судалгаа нь байхгүй бид нар ингээл ерөнхийдөө өөрсдөө багш нарын олж авсан туршлагаараа л ингээл яваад байгаа байхгүй. За энэ ийм зүйлүүд байна. За бид нар энэ сайн мэдж байгаа нэг сэтгэл хөдлөлийн өнгө айс илэрхийлж үг хэллгүүд зөндөө байна. За эднэрийг бол одоо зааж сурахад бол нэлээд төвхтэй. Тэгээ тухайн хэлнийх нь одоо өөрийнх нь за ялангуяа бага насны хүүхдүүд бол эднэр нэлээд төвхтэй багтай гадаад хүн монгол хэл зааж байгаа тохиолдол эднээс өөрийнх нь хэлний ижил дуудлага илэрхийлж байгаа тэр дуу авиатай ойролцоо өрн бид нар дүүлгээр одоо яг энэ ингэж байгаа гэдэг утгаар тайлбарлана, ойлгуулна. За дараагийн нэг юм бол энэ хэлэнд байдаг нэг гадаад үгийн хэрэглээний асуудал бас энд дуудлагын асуудлууд орж ирж байна. Жишээлбэл та нар Монголд очиод зөндөө харж ирсэн байх юм.
гадуур ингээл гараж гэж янз бүрээр бичсэн. Тэгэхээр энийг бол одоо манай хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс бол журмалсан тойл гарсан ба шүү дээ. Журмалсан тойлын одоо дараагийн юу бол цуврал юм уу дараагийн одоо шинжилсэн хувьар гарахаар байвал энэ ахуй хэрэглээний үг ч уцаас хоол унд энэ машин техниктэй холбоотой яг мэрэгжлийн юмнууд үнээр төвхтэй юм л дээ. Бичлэгийг одоо журмалах хэрэгтэй бил. За жишээлбэл би одоо манад бид нэг орос хэлнээс орж ирсэн үг одоо манайхан чинь гадаад оюутнуудад хичээл заахтай энийг монголоор юу гэдэг ингээд одоо плет хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр 100 гэж хэлж байгаа шүү дээ. Тэгсэн үрчлээ өөрсдөө 100 гэж хэлэхгүй шүү дээ. Газ нь 100 аваад ирээ гэж бид нар ярьдаг шүү дээ. Газ нь плет аваад ирээ гэж. Ер нь энэ дүүхсэн плет гэх юм гадаад хэлнээс нэгэнд орж ирээд монгол хэлний юм хөвчсөн үгнүүдийг бид нар тэр чигээр нь заагаад явдаг л дээ. Жишээлбэл зарим хүмүүс одоо ингээд шүмжлээд гэхдээ ингэж хэлээд байгаа. Энд чинь бол яг манай Сарвал Эрдэнэс нар дээр бичижсэн биш нэг нь Монголцоо хариугийн журмлах тухай гэдэг юм биш. Энэ юухгүй. Энд чинь нэг санамсаргүйгээр ч юм уу хүн хэлж чадахгүй болоод ингэж байгаа зүйл биш. Зөвхөн хэл өөрөө цаад мөн ч нэр цаад дотоод юугаараа бол өөрийнхөө системээ хамгаалж явах. Гадаад шиг гэвлэгч юм уу ороод гадаад үг шиг гэвлэгч гэсэн үг чинь өөрөөсөө хэл өөрийгөө хамгаалах тогтолцоогоор шиг гэвлэгч гэсэн монгол үгийнхээ загварлуу оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр эднэрийг бол яг н ахын үргэлжлэний үг бол ингээл энэ чигээр нь яриад заагаал явдаг л да. Энэ бол нэг буруу биш байх. Одоо зүгээр гол нь нэг бичлэг энтрийн асуудал яах вэ гэдэг л юм яригдж байгаа. За яг ингээд цаашаа бол ингээд хар ярианы үг хэлхийг сурч жишээ нь одоо нутгийн аюулгүй итгэхэд дудлага муудлага гэх за иймэрхүү юмнууд бас яригдсан. За энэ бол яг хөө дараач бид нар бол яг энэ асуудлуудыг шийдэх туслах зорилгоор энэ Монгол ярианы хэл гүнзгийрүүлсэн сургач гэдэг энэ 2005 онд нэг юм ном гаргасан бид бас олд дуусчих юм. Энэ бол яг энэ гадаад хүн монгол хэлийг ингээд илүү сайн сурах. Энэ бол нэг одоо манай төгөөмөл байдаг сургагч гэдэг бол нэг сайн байна уу? Та ханаас ирсэн бэ? Би Монголоос ирсэн. Ийм сургагч гэдэг. Энэ бол яг анхны шатнд бол боломжтой. Гэтэл яг хоёр монгол хүн хоёр гадаад хүн англи хэлээр ярихтай ч гэсэн үү монгол хэлээр ярихдаа тэгж ярьдгүй шүү дээ. Ярианы хэлэгч чи өөр дүрмтэй өөр системтэй бичгийн хэл гэдэг чи өөр хэм хэмжээтэй. Тэгэхээр энэ хоёр ч өөр байхгүй. За эхний ээлжинд анхны сургалтаа бол мэдээж тэр загвараар сурах нь боломжтой. Тэгээд нэг семестр ч юм уу сураад цаашдаа болоод тэр чинь хүнтэй мэдлэлтэй та хаанаас ирсэн бэ? Миний нэр Баттулга гэдэг ингээд идэх хоёр монгол хүн ч гэдэг юм уу тийм хэл байхгүй. Тийм модон байдлаас гарах хэрэгтэй. Тэр туслах зорилгоор юм ном гарсан байгаа. За дараагийн бидний одоо хоёр дахь нэг бэрхшээл гэдэг хоёр дахь асуудал гэдэг юм бол энэ зөв бичгийн дүрмийн асуудал. Тэр түрүү би нөө насан туршид гэдээс ер нь энэ хүмүүс насан туршсан хүмүүс ч гэсэн ер нь энэ монгол хэл бичгийн ер нь бас нэг зүйлийг бас нэг л манай багш нараа онж ойлгох хэрэгтэй. Ер нь энэ кирилл үсгийн үсэг маань кирилл үсгийн дүрм маань өөрөө маш олон үсгийн дүрмөөс үүссэн учраас яг төгс зөв бичгд бол нэлээд хүндрэлтэй. Гэхдээ одоо тэр нь чухал биш байх. Хамгийн гол нь энэ оюутнууд заан сурахад бэрхшээлт юмнууд их байна. Нөгөө хүүхдүүд ч гэсэн. Жишээ нь энэ манай багш нарын номнууд энэ багшийн сургуулийн ном байна. Энэ манай их сургуулийн ариун жиргэл багшийн ном байна. Хүүхдүүд ингээд өргөн дасгал хийлгээд явбал зүгээр. Би энэ Цэрэнбэл багшийн ном байна. Энэ Буян Давтан багшийн ном байна. Энэ хуучны номнууд бол маш зүгээр. Энэ манай Принц бол уран чимэг багшийн ном байна. Би түрүүний нэг хэлээд байгаа юм бол манай сурах бичгүүдээс илүү гадаад хүмүүс зориулсан энэ монгол хэлний дүрмийн юм уу энэ сурах зөв бичих дүрмийн сурах бичгүүдийг монгол хэлний хүүхдүүдийн сурах бичгт ашиглавал илүү хялбар байж магадгүй. Яг л нэг манай монгол хэлний өөрөө сургалч миний түрүүний эхний хэсэгт хэлэх гээд байгаа сургалч хүүхдүүдэд маш хүнд агуулга хүнд олон дасгал нэг цагт маш их багтаах гэдэг зүтгэд хин хаан цаанаас нь тэрийг
багтаа гэсэн ингээд яваад байдаг. Нэг юм хандлагч өөрөө сургалтанд их сөргөөр нөлөөд байгаа. Гэтэл манай гадны сургууль, гадны оюутнуудад хичээл заах явцад ямар асуудал гардаг вөхөр угаасаа бид нар хүнд юм өгөөд ихчих юм бол нөөд оюутнууд ч өөрсдөө суралцж байгаа хүмүүс ч өөрсдөө уус хүлээж авахгүй. Бид нар ийм их юм сонсмоор. Би одоо танаас цаг байгаа мó? Юу тохиолсон нэг жишээ хэлээ. Би нэг Сантис сургууль гээд анх байж одоо манай 20 жил Америкуудыг тэндээс Америкуудыг цуглуулад биш бизнес хийдэг хүмүүсийг цуглуулад Монголын сургуульд явуулах гэдэг. Би яг нэг дөрмийн орох гэдэг яасан чинь би чинь өнгөрсөн цаг маяг баахан бэлдээ өсөж сан гээд идэвхтэй хэрэглээ өнгөрсөн цаг бараг тэр хүмүүс үгсэх. Өнөөдөр зөвхөн сан хэлмээр байна. Тэр сэтгэлгээний ялгаа гарч ирчихвэл би чинь сан бараг өнгөрсөн цаг баахан бэлдээ өсөж. Ийм сургуульчдыг илүү ашиглавал илүү хөнгөн байж магадгүй. Хөнгөн байгаа гэдэг ойлгомжтой. Тэгэхээр та энэ миний ном дээрс шин олон тооны нөхцлүүд байна. За бид нар энийг ингэж заахаас өөр аргагүй болж байгаа. За нууц ин гэдэг хүүхдүүд бид нар нууц ин гэд ярих. Ер нь хүмүүс ингэ нууц ин гэд ичиг төгтөө шүү дээ. Одоо шин би нэг жишээн дээр хэлээд байна. Одоо үргэлжлэж байгаа цаг Ч байна гэд бид нар ингэ тэр хэлбэр ингэ зааж хаад өөр арга байхгүй шүү дээ. Нэг Монгол хичтүүлийн асуудал. Гэтэл бол одоо юу гэдэг вэ-гээр төгссөн үгэнд бол Ч залганаа гэж зааж байгаа байхгүй. Гэтэл бол ерөөсөө 5 минутын дараа явж байна гэж Ж хичээл орж байгаа байхгүй. Яаж байгаа гэдэг оюутан. Баян одоо гажил ихсэн бид нар одоо гажилт юм уу гэл ингээл тэр хэлж байгаа. Өөр юм олон баг шүү дээ. Тэгээд ингэхнүүд яагаад гэж боддог вэ? Та уул нь Монгол хичээлээр явах гэдэг чинь хичээл төгссөн ч гэдэг юм. Ингээл яриул. Гэхдээ энэ чинь яг дөнгөж Монгол хэлдэг мэрэгжлийн биш үднээс судалж байгаа хүмүүс бол төвхтэй. Гэхдээ яг ингээд та бүхэн ажиллаж байгаа одоо чинь энэ нууд чууд гэдэг бид нар ингээд ийм нөхцөл байна гэж үзчихдэг. Энэ яаж нэхэр ямар ялгаатай гэхээр нууд гэдэг нь одоо хүн амтан ба юм дээр залгаж гэдэг юм. Чууд гэдэг нь одоо хүн дээр хүнтэй холбоотой зүйл дээр залгаж байгаа. Жишээлх юм бол нар гэдэг бол бас хүнтэй холбоотой те. Хүний ишийн нэр, хүний үндэсний нэр, хүйс гэдэг юм уу. Чууд бол бас гэх мэт ингээд ийм маягаар тайлбарлаж ярьж байгаа үстэй. Дасгалууд дээр бол та бүхэнд ганц нэг юу би зүгээр харуулж байна. Жишээ нь одоо энэ хариалгын чиглэлийн хөлбөрүүдийг бол ингэж даргаж ирэхээс өөр аргагүй болж байгаа. Жишээлх юм бол за энэ жишээн дээр ярихад тийм энээр төгссөн үгэнд бол бид нар одоогийнхоор ир үгүй им үгүй гин гэдэг одоо ийм нөхцөл залгана гэж жишээлх юм бол монгол хэлэнд хоёр энэ авиал бүрч жишээлх юм бол ан гэдэг үгэнд бол одоо үгийн энэ байна. Хүн гэдэг сан гэдэг үгийн энэ байна. Баян гэдэг үзүүрийн энэ байна гэх юм. Ингээд иймэрхүү дасгалуудыг бид нар нэлээ хийж энэ дасгалын номнууд одоо гол ачааллуудын дөрмийн онлын юмыг тайлбарлчаад олон ийм ойлгомжтой дасгалууд дээр бол илүү их ажиллуулад явдаг юм л да. Дөрмөн дээр бол яг тэгээд хэдүүл дараа нь ингээд тодруулаад яг ийм жишээн дээр яах вэ гэхээр яриул бас илүү тодорхой болох байх гэж бодож байна. За гурав дахь асуудал бол за бид нар түрүүн ярьсан хэл соёлын энэ ялгааны асуудал бол хамгийн чухал. Одоо жишээлх юм манай оюутнууд хүүхдүүд тохиолддог нэг зүйл бол нэг жишээлх монгол хэлний хөвшмөл хэллэгүүд ба шүү дээ. Хэлцүү гэдэг юм уу. Тухайн үгийг бүгдийг ингээд үг хэлхийг мэдчихэд мөртлөө ойлгохгүй. Жишээлх юм бол яг хэлцүү хөвшмөл үг зүйлцүү гэдэг тухайн хэлнийхээ ойролцоо үгтэй дүүлгээд ойлгогдсон ч гэсэн тухайн үндэстэнд нь ерөөсөө байдгүй зүйлүүд. Жишээлх юм бол одоо бид нар Монгол орон судлал гэдэг хичээл үздэг. Тэн дээр бол чинь лавг сургууль энэ нэлээд гүнзгий түвшин рүү орж ирж байгаа юм л да. Буруу ингэртэй дээлгээд шүлгийг
үздэг уран зохиолыг төлөөлөд ганц л. Тэн дээр ингээд эхний өгүүлбэрээс эхлээд асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгээд шүлгийнхаа өмнөд унгаж төрүүлээд өргөж ээж ханд урсгал зориулв гэдэг чинь. Тэгээ нөө оюутнууд ч унгаж төрүүлэх гэдэг үг гэж асууд. Ашиг над ямар утгатай гэдэг байхгүй. Унж төрүүлнэ гэдэг. Тэгээ бас би тэгтгээр Монгол хэлний төвийн унсан газар угаас ус гэдэг юм зүрс зүгээд тийм унсан газар гэж юу ямар утгатай та нар юу гэж бодож байна гэхээр унсан газар гэдэг үг л ойлгочих шүү дээ. Унах газар. Тэр хүүхдүүд янз бүр хэлсэн. Монгол хүүхдүүд нөгөө багтаа хөдөө төрж өсдөг учраас маш өдөрч унтгийн болов юм доо гэдэг ингэж асуудаг байхгүй. Тэгээд энэ тэдугай эсэмсээ ингээд бид нар энэ ер нь ингээд түрүү бид нэрсэн тэр монгол хэлний сурах үчигэр ямар байх хэвээр ёс суртахуун ёс зүй уламжлал соёл агуулсан их зурсан сонгодог их зурсан. Тэгээ тэн дээр л ажилтдаг юм байх ёстой гэдгийг нэг жишээ л. Тэгэл одоо энэ чинь монгол хүүхдтэй ч ингэж ярих унгал төрүүлнэ гэж юу гэсэн. Тэгээд энэ чинь нөгөө монгол эмэгтэй хүн их хүн төрөхтэй холбоод ингээд хүмүүс монгол хэл сурж байгаа хүмүүс ингээд тайлбарлаа ярихаа одоо ойлгож энэ их хүүхдийг их барьж авахтай холбоотой юм байна. Жишээлбэл манай одоо тархын герман гэх хүмүүс мэдгүй катка гэдэг урлаг сонирхдаг мэгтэй байдаг шүү дээ. Монгол руу яваад одоо ч Монголд тэр хүн бол гайхс. Өсөний бод манайд одоо германы зарим эмнэлгүүдэд мэгтэй хүнийг бол одоо төрөх байрлалыг бол тийм байрлалаар төрөх нь илүү туршилтууд явж байгаа шүү дээ. Одоо монголчууд нэг доочин жавхлан гişүүн шоолоод байдаг байсан шүү дээ. Юу нэмэгтэй хүний хамгийн одоо их хүүхдтэй хамгийн ээлжтэй тийм байдал гэдвэл одоо тийм одоо Монгол уламжлалт их хүн төрдөг тийм одоо төстэй дүү ярьж илэрсэн судалгаа байлаа гэдэг ярьсан. Гэх мэт ингээл ер нь бол ингээл монгол хэлний хичээл гэдэг бол монгол хэллээч дөрмөөч тайлбарлал, ёс заншил тайлбарлал, түүхч тайлбарлал цацраал ингээл явж ивэл хүүхдүүд бол баг маш сонирхолтой бидний юм туршилтууд зөндөл хийж л шүү дээ. Ахлах сургуульд бол ингэж л заадаг гэсэн. Манай хөтөлбөр энэ төр жоохон өөр болохоор тэг ингээ явахаар ч сонирхолтой. Иймэрхүү зүйлүүд байна. Тэгээд яг энэ дээр бол бид нар гол юм сүүлийн үед бол ийм арга гадаад хэл соёлыг бол аль нэгэнд гэж тэгш төлөвшүүлнэ гэж яриад байна шүү дээ. Данганц хэлний хэлбэрийг биш соёлын асуудал бол нэг юмны хоёр тал гэж үзэж байгаа. Тэгэхээр хэл сурна гэдэг нь соёлын сурна гэсэн үг шүү дээ. Хэлийг ерөөсөө маш сайн сурья гэх юм бол тухайн хэлээр харьцдаг ард түмнийг соёлыг сурна гэсэн үг. Энэ үл яг нэг гүнзгийрүүлсэн төвшний хувьд ойлгох бах. Би оюутнуудад хэлчихлээ. Ядангуяа гүнзгийрүүлээд монгол хэлийг нэлээд айгүй сурах явж байгаа юм. Та нар ихлэ монгол хэлийг сайн сурах гэж монгол хүнийг л ойлгох хэрэгтэй. Жишээлбэл хамгийн энгийн зүйл байна шүү дээ. Монгол хүн бол шууд уулзаад одоо хоёр хүн танилцаад сайн байна уу? Миний нэр Батлаг. Сайхан танилцлаа гэж хэлдэг шүү дээ. Агшин одоо Европ хэлний одоо англи, франц хэлбэл хүн хоёр хүн уулзаад сайхан танилцлаа гэж хэлдэг шүү дээ. Монгол хүн хизээ хэлэхээр баг ярьж дуусаад баяртай гэж явахдаа за сайхан танилцлаа гэж шал өөр сэтгэлгээний хувьд шал өөр танилцаачгүй нэр хэлэнгүүтээ сайхан танилцлаа гэдэг юм. Чи хоол идэхтэр шигсэн чинь одоо ингээд Япон хүн манай Японоос орж байгаа хүмүүс байх. За өөрөө уусан хоол идэх юм манай чинь сайхан хооллоорой гэж ер нь бол яг гадуур дотор хүн амтны хажууд мөдөж соёлтой хэлдэг баг. Тэгэхээр манай ч бараг хэлдэг шүү дээ. Чи яг үндэ маань бас идэд дуусчаал сайхан боллоо ч гэж тий. Баярлалаа амттай байлаа гэдэг бүгдээрээ л хамтлаа байхгүй. Тэгвэл идээчгүй хамтаа
таамтай гэж зүйл бас тийм зохимжуулахтай. Тэгээд яг бид нар энд зориулаад энэ би 2006 онд анх гаргасан. Одоо 2020 онд дахиад шинжилээд Монгол орон судал гэж энэ ерөөсөд Монголын газар зүй түүх соёл хүн байгаль одоо мал ахуй хувцас хунаар 60 гаруй хичээл. Гэхдээ энэ яг нь бусад соёл урлагийн соёлын чиглэлээр юм сурах ном бүтээл судалгааны бүтээлүүд бол мэдээж зөндөө байгаа л да. Энэний гол онцлог бол ямар гэхээр би гэхээс илүү оюутнуудаа хамт сүүлийн одоо 2000 оноос 20 жил оюутнуудаа энэ сэдвүүдээр заагаад оюутнуудын санал онолуудыг тусгаад энэ бол хэрэгтэй энэ хэрэггүй. Тэгээд дээр нь оюутнуудын хүсэл сонирхол юу чухал вэ гэдэг. Одоо Монгол мал аж ахуйс хамгийн чухал юмнууд нь юу вэ? Тэгээс баг хэрэгтэй хэрэггүй баахан юм агуулгууд өгөөд өгч хүнд сонирхол биш дээ. Тэгэхээр аль болохоор хамгийн чухлуудын хоёр дахь хамгийн гол зарчим бол маш энгийн байдлаар маш амархан хэлбэрээр хүүхдүүдэд сургах тийм зарчмыг баримтж бичсэн Монгол хэлний Монгол соёлын юм сурагч байна. Энэ сурчлага биш шүү. Надад байхгүй. Гэхдээ зүгээр энийг сурчиж Монгол хэл соёлыг энийг ойлгож илүү бүр Монгол хэлийг цааш нь үндэгээ сурах гэвэл гадны хүмүүс бол их сонирхол сурдгийг. Тийм байна. Тэгээд юу яа асуулт хариулъя. Би нөгөө